Оо, ингээд явал орой хүзүүгээ туслахтай хин залхуулах юм бэ? Залхуулахгүй шүү дээ. Сайн бацхан уу, хулан байна. Шинхэмжлэлтэй тавтай морил энэ удаад би та нартай захиалсан юмнуудаа анбоксинг хийхээс гадна Тэмүүгээс орлого олох боломжтой 2 аргыг хуваалцах болно. Уг нь бол би өнгөрсөн удаагийн бичлэг дээрээ Тэмүүгээс орлого олох аргыг хуваалцсан ч гэлээдээ тэр бичлэгийг устгасан байгаа учраас тэгээ зөндөө хүмүүс асуугаад байгаа учраас тэр аргаа дахиад шинжилээд оруулъя гэж бодож байна. Тэгээ бичлэгээ дуустал нь үзээрэй. Come and fly away with me. 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 За, энэ удаад би амар сонирхолтой юмнууд захиалсан. За. Хамгийн ихнийх нь болохоор хүүхдүүдтэй зориулж авсан байгаа. Энэ болохоор нөгөө нэг юу юм бэ лээ? Одоо би энэ анбоксинг юмнуудынхаа линкийг нь бичлэгнийхаа доор тайлбар хэсэг линкийг нь оруулаад тэгээд дээрэс нь энэ дээр яг хэдэн төгрөгийн үнэтэй байгаа бодит зургаараа ямар харагдажсэн одоо захиалсан чи ямар харагдаж гэдгээ хуваалцаад явнаа. Тийм ээ арай. Тийм. Энэ хараа ийм дүрснүүд байгаа хгүй янз бүрийн дүрснүүд дагаж зурдаг юмнууд гэд ингээд энэ цаас нь болохоор гэлгар тийм учраас энэ дээр ийм юутай ярд юм байна. 2 зурдаг палмастертай. За тэгээд тэрийг арилгадаг ийм жижиг арилгагчтай. За энэ 2 хавчаар нь ийм тустай ирд юм байна. Тэгэхээр юу л юм байна л да. Одоо энэ чинь нөгөө нэг дээр ийм жижиг нүхнүүдтэй байгаа штэ. Тэгээд энэ нүхнүүд дээр нь энэ 2 хавчаарыг нь зүүгээд тэгээд ном болчт юм байна. Гэхдээ энэ 2 зулцаг маань хизээж энийг цуг эвдээ нартай суугаад хэрэглэхгүй учраас 2 хүүхэдтэй байх юм бол нэг нэгээр нь ингэж ороогоод цуг болгоод 2 болгоод өгчих юм байна л да. Тэгэх юм бол булаацлахгүй. Одоо сүүлийн үед бол нөгөө том болоод байгаа учраас миний чиний юм гээд амар их булаацлах гээд байгаа. Аваа минь. Энэ юу юм бэ нөө? Харандан ч гэсэн дээр юм арилгадаг юмтай юм байна. Гэхдээ яг хөөрхөн юм байна. Энэ бол нэг аваад байхад нэг харамсахааргүй зүйл юм байна. Нэг удаа сараачаа дуусчихгүй тэгээд олон дахин удаа буруу зурх юм бол баг зөв зуртлаа хэрэглэж болохоор дайггүй санагдаж байна. Минийх энийг авчих. Анидаа юм авч өгөх гэдэг чинь. За дараачих нь нөгөө нэг тренд болоод байгаа малгаан дээрээ зүүдэг альчуур байгаа штэ тий. Тэрийг би бас захиалж авсан. Гэхдээ малгаагаа аваагүй л юм л да. Ямар өнгийн малгай авах вэ гэж бод. Айгүй олон төрлийн өнгөний сонголт байсан. Тэгээд би юм цэнхэр цэцэгтэйг нь сонгосон 100 болж байгаа юм чинь гэж бодоод тэгээ одоо энийг яаж уухаа санаж мэдхгүй л юм л да. Ингээ малгаан дээрээ л уучих юм шиг байгаа. Тэгтээ надаа ийм юм би нөгөө нэг бас бөөрөнхий царайтай штэ дээрийг надаа ийм юм зохиогүй сайн мэдхгүй л байна. Ямартай ч хэрвээ зохиод гоё харагдчих юм бол 100 малгаан дээр зүгээд инстаграмда зураг оруулнаа. Тэгээ та нар тэрийг нь хараарай. Энэ бол нэг материалын хувьд муу сайн гэдэг материалын хувьд нэг муу сайн гэдэг юм байхгүй маань угаасаа юм нэхмэл материал юм байна. Тэгээд яг хуу дайжгүй угаасаа үнэн тийм ч үнэтэй байгаагүй. Тэгээд хөөрхөн юм байна. За ийм хөөрх юм ас энэ бүр игдүүтэй энэ хүүхдүүд юм яахаар ийм игдүүтэй байдаг байна. Манай том охины үс нь айгу уртаахгүй юу. Тэгээд одоо 100 болж байгаа юм чинь үсийг нь гоё задгаа тавина 2 шүлжин. За ялангуяа би цэцэрлэгтэн дандаа 2 шүлжин явуулцдаг л да. Тэгээд энэ хараа ийм зүгээр хавчаар заяо. Ийм нэвдэг. Тэгээд зүгээр ингээд хавчаад одоо үсийн шүлжигтэн дундуур нэг нэгээр нь энийг нь оруулаад яг энэ зурагшгаа яатчих болох юм байлаа. Тэгээ одоо би та нарт охин дээрээ зүгээд дүрсийг гаргая. За энэ юу юм болоо? Энийг би бол өөрөө захиалснаач мартсан байна. Юу юм болоо? Яа 2 шиг юм. За би ийм юм захиалсан. За. Задлаад үзье. Би арай л барааныг загтчихъя. Би ч өөрөө энэ миний үснээс бүр эрс ялгарч ин тэ. Тэгээд зөвхөн энэ нь зориулаад үсний өнгө өөрчлөлттэй нь штий одоо. Зүгээр энэ хавчаар за тэгснэ боолцтой. Би уг нь бол амар лаг ингээд за anyways guys. Энэ бол яг амар нийтдээ харагдал юм л да. Гэтээ тэгээд шоолоод байгаарэ. Зэн ингэж яагаад заяа. Одоо би нэг үс ороод юм авсан.
тэрийгээрээ ингэж ороож байгаа доотлыг нь буржилгаад тэгээд тэрийгээ хэрвээ би маргааштай хийж амжих юм бол оруулчих. Гэхдээ уг нь надад бол ийм юм зөгтөг гэсэн заяа. Одоо би жоохон ингэж таргалцсан байгаа шүү дээ. Тийм учраас зөхгүй ээж магадгүй. Зөхгүй байж магадгүй шүү. Тэгээд бичлэгийг оруулчихэд харуулъя. Уг нь зурган дээр амар нэгдүүтэй харагдаад байна. За, минь хийшээ зур. Нана зурчихдаггүй. За, дараачих нь. Дада. Юу аалаа? Ийм болтнууд авсан. Одоо нөгөө нэг бид нар чи бүгдээрээ эмгтэй байгаа учраас усны болтнууд өстэй амар алга болж байна. Олдохгүй байна. Гээж ин, хайж ин гэд. Энэ бол нэг болтон дээр бас нэг айхтар ийм тэм байна гэхгүй баха. Энэ бол үнэхээр биетэй юм байна. Үнэхээр биетэй. Тэгээд зүүсэн ч гэсэн хөөрхөн юм байна. Энэ бол дажгүй сонголт хийсэн байна. За энэ юу авсан юм болоо? Тийштэй нөгөө хүүхдийнхаа гутлыг хийх гээд одоо нөгөө нэг хоёулаа цэцэрлэгт явж байгаа болохоор нөгөө гутлуудыг нь бас гутлуудыг нь торонд хийж авч явах гэж айгу төвхтэй юм байлээ. Тэгээд ийм нэг уут ирсэн. За энэ бол яах вэ? Зүгээр гадуур байдаг нэг иймэрхүү материалтай уутнууд байдаг штэ тий. Яг тэр шиг л юм байна. За энэ болохоор бас юу авсан болоо? Ой. Үгүй. Нүүрэндээ зурдгүй наадах чаа. Энэ нэг улавч цэцэрлэг рүү н орохдоо нэг улавч зүүж ордог байхгүй юу? Тэгээд би чинь гутлаа тайлаад оймстойгоо яваад ирсэн. Тэгээд төвхтэй санагдаад улавч загсан. За сайн байна. Энэ бол материал нь штий. Юу юм байна? Зүгээр л нэг юм одоо ус авдгүй нэг юм нилон юм шиг материал байдаг штий. Тэрүүгээр л хийсэн юм байна. Тэгээд ийм нэг улавч авсан. За дараачих нь энэ бас би нэг юм үүс авсан заяа. Би нөгөө ягаан өнгөнд амар дуртай. Тэгээд нэг удаа үсээ ягаанаар будаж байсан. Тэгээд тэр будалт маань надад айгүй гоё таалагдсан учраас тэрийгээ дурсаад одоо л би ягаан болгох зориг бол үндэ алга заяа. Яагаад гэвэл би одоо жоохон тарган байгаа шүү дээ. Тэгэхээр зохгүй байх гэж бодчих. Яана та нар бичлэг үзэж байхдаа энэ манай хүүхдийн дуунаас цочж байгаа хаа. Ийм зөөр үсээ. Чи зүүх юм уу? Манай хүүхэд зүн гинэ. Амар усны хоббит. Энийг гэхдээ яаж зүүх юм бол? За болно хайраа. Ингэж зүүх юм болоо. Ямар сони юм би нараа. Ийм сонь заяа. Энийг та нар яаж зүүхээр вэ? Дээрээс нь углыг гэхээр энэ углахгүй за. Гоё өөр ус хармаар байх юм бол энэ зүгээр юм байна. Гэхдээ энийг олон дахин самдахаар ингээд айтайхан болох нь хиймэл гэдэг нь харагдаад байх нь гэдгийг нас сонирхол юм байна л да. За хоёр талдаа зүгээд үтчихье гэсэн. Ингээл дээшэл зүүх юм байна л да. Тэгээд би одоо энэ ингээ явж байгаад унчвал яах вэ? Унах юм байна заяа угаасаа. За вэж. Can you do yourself? Wait, okay? Миний хой. За бидгээ. Гэхдээ энэ өнгөн амар хөөрхөн байна. За тэгснэ. Энэ бол миний үсэнд тогтно гэж хизээж байхгүй маань. Тэгээ энэ дотроо тогтоогч нь бол алга. Энэ бол фейлдсэн юу вэ? Захиалга байна. Яг нөгөө нэг зүр үсэн дээрээ ингээд нэвдэгтэй л явах юм байна л да. За зураг нь бол зурган дээр амар гоё харагдадсан. Гэхдээ үсэндээ тогтоох гэж үсэндээ тогтоох миний охин зүүж болохгүй мэн энэ ёо юм байна. За энэ харин юу загчлаа? Ойлголоо. Би нөгөө хүзүүний нэг юм массажтай төхөөрөмжүүд амар од болоод байсан шүү дээ. Тэгээд би бас хүзүүнийхээ өвчлийг анхааръя гэж бодоод нэг ийм юм загсан. Тэгээд хэдэн сар хэрэглээд үзье тийм юу ч гэсэн нөлөөлдөг юм байна уу, гүн байна уу? Би одоо нэг өндөр дэрэн дээр унтдаггүй, бараг л гэр дэрлэггүй. Гэтэ одоо нэг хавтаа дээр дэрлэж байгаа. Одоо тэрийг ч гэсэн юм бол яванда болно л гэж бодож байгаа. Тий, ээж нь бодлоо гэж бодож байгаа. Энэ ахгүй юу да. Дотроо нөгөө юутай юм дээ. Би шингэж онгохгүй шүү. Ингээд байвал орой хүзүүгээ туслахтай хин залхах юм бэ? Залхахгүй шүү дээ. Гоё юм байна. Залхахгүй шүү дээ одоо орой.
ээжийнхээ хүзүүг ингээ массажлаарай заяа. За тэгтээ энэ ингээд нэр өвчлээ багсдаг бол бас амар юм а тий. Орой хардаа ингээ зүгээр зураг үзэл сууж явах ингээ роллогчих юм шүү дээ. За. Энийг ихтэй хэрэглэж үзчихээ сэтгэлээ бацгаа болох юм тий. Энэ бол яг дотор өөрөө өөрийнхөө юутай юм байлаа тий. Үнэн ч гэсэн амар дайггүй байсан. Надаа энэ роллер нь бол таалагдчих чинь. За маа чиний. За тэгээд яг нөгөө нэг 100 энэ дээрээ ч яхад нэг оймс захиалж үтсэн. Тэгтээ надад энэ оймсны материал нь бол яах вэ санагдчихээн заяа. 100% даун биш жоохон нилоны юм байна. Тэгэхээр эний чинь бараг өмсөх боломжгүй юм болчоод байна л да. Орог шал хэмээ авсан болов. Тэгвэл сандал мандал дээр өмсүүлэл зүгээр байх. Тэрнээс пүүзэн дотор өмсүүл нэрээ чиг татгаар л оймс байна. За тэгээд одоо хамгийн сүүлийн энэ нөгөө нэг гутлын ууднаас 2-ыг захиалсан. За сүүлийн юм нэг хүүхдийн цаанаасаа нэрийг бичиж ирдэг юм юу яасан? Хүүхд захиалсан цэцэрлэгийн. За маа. Тэгсэн чинь айгу том цүнх байна. Амар жижиг харагдадсэн. Үгүй дээ. Хайрушка. Маа. Энэ хараа. Ийм хөөрхөн ягаа. Тэгтээ 3-4 өмнө сонголттой байсан. За энэ хараа. Олон өмнө сонголттой байсан. Тэгээд хүүхдийнхаа нэрийг юм уусвал хүссэн текстээ бичээд захиалж болно. Амар хурдан ирсэн. Миний захиал 10 хоноод ирчихлээ. Бараг 7 хонсон ч юм уу. Материал нь бол угаасаа ийм нэг зөөл үслэг материал гэдэг чинь тийм материал. Цэцгэлгааны ч гэсэн нэг эвдрээд ахаргүй айгу хурдан юм. За тэгээд дотроо нэг л юм юмтай. Нэг л том тасалгаатай. Урдталтай яг нөгөө салфетик жижиг. Тэгээ насны ачаал мэлчураа хийн. Тийм. Миний яг өөрөө явж таа. Чи өөрийгөө цүнхийг хаал та. Энэний нөгөө нэг цэцгэлгааных нь уртал нараа нэг хөөрхөн. За тэгээ энэ дээр ингээд нэрийг бичүүлсэн. Тэгээд ягаан цүнхэн дээр ягаанаар л бичсэн юм байна. Анжела гэд. Angel байгаа. Гэтэ энэ ч үлээ 6 үсэг л орд юм байлээ шүү. Тэгэхээр 6 үсгэнд багтаагаад нэрээ бичүүлэх юм байлээ. Тэгээд ингээд бичүүлээд авсан хөөх юм аа. Дараа чи хамгийн сүүлийн зүйл энэ саяных чи хамгийн сүүлийнх биш үс. Энэ би бор сормосны будаг авсан. Одоо бол би сормос ингээд бороор бутцсан байгаа. За яг бүр ойртуулал амар ялгарч харагдах юм байлээ. Тэгээд яг энэ бороор бутчаа заяа. Гэ бор линз зүгээд тэгээ бор контрентрээр яах юм бол нүд чинь нэг гоё тийм борлол харагдах юм шиг байлээ л дээ. Тэг яг надад энэ бол нэг тийм муу санагдаагүй. Гэхдээ зурган дээр ингээд амар уртцагчтай харагдаад байхгүй юу. Тэгээд айгүй урт болгодсон болов гэсэн чинь нэх урт болохгүй. Гэхдээ өтгөн болгод юм байна. Тэгээд дээрэс нь будалт бол айгүй хөөрхөн гарчжээ. Тэгээ бас нэх буудгүй юм байлээ. Ер нь бол би ингээд самоса будаад ингээд буучаад идэг байхгүй. Тэгээд энэ бол нэх буухгүй байлээ. Тэгээд бас нэг юм тэн захиалсан. За тэр тэнээр болохоор би одоо ингээд хамраа өндөрлөсөн байгаа. Тэгээд яг би ингээ нэг хятад тэн мэн авдаггүй заяа. Гэхдээ хятад тэн авахтаа болоод би юм шорон бор өнгийн иймэрхүү тэнүүд авдаг. Яагаад вэ гэхээр энэ шорон өнгөтэй тэнүүд чинь нөгөө хамар энтер өндөрлөө сүйдэрлэж энтер болохоор яг ингээд нэг юм өөрийнх юм шиг нэх мэдэгдэж харагддггүй. За тэгэж бодоод ер нь бол захиалсан. Тэгээд надад бас нүдний тэн байгаагүй учраас би нүдээ ч гэсэн энэ хоёр борыг нь холио саамаагийн түрхэд ингээ будцсан байгаа. Тэгтээ нэх будаагүй юм шиг харагдаж байгаа. Угаасаа би нөгөө нэг цаашаа хүнхэр нүдтэй учраас айгүй тод будж ижил нүдээ будсан юм шиг харагдаад байдаг. За тэгээд нэг иймэрхүү л харагдаж байна да. За тэгээд та нарт маань миний одоо энэ захиалсан юмнуудаас аль нь илүү таалагдчихээн тэр талаар комент үлдээгээрэй. Одоо харин хэдүүлээ Тэмүүгээс хоёр аргаар мөнгө олж болдог. Нэг нь гэх юм бол Тэмүүгийн affiliate програм гэж байдаг. За тэр affiliate програм дээр та ингээд өөрийнхөө захиалсан юмны сэтгэлээ хуваалцаад өөр хүмүүст санал болгох юм бол өөр хүмүүсийг бас тэр affiliate-тэй оруулна гэсэн үг шүү дээ. Тэг ингээд за миний affiliate-ийн линкийг ашиглаарай гэдэг юм бол нөгөө хүн чинь 1000-аас дээш дагагчтай байх юм бол таны affiliate болох бүрэн боломжтой. Тэгээ та орлого олно гэсэн үг байхгүй юу? Оруулсан affiliate-ийнхаа тоогоор. Хоёрт нь гэх юм бол Тэмүүгийн influencer програм гэж байдаг. Та хэрвээ affiliate чи окей 1000-аас дээш дагагчтай болчих юм бол Тэмүүгээс таны оруулсан контент нэтрийг харж агаад инфлюенсер болгох хэсгээ шийддэг. Тэгээд та инфлюенсер болчих юм бол Тэмүүтэй ингээд харилцаад тэгээ би нэг контентэд тэдээр үнэлгээ. Тэгээд тэдийг өгөх юм бол сар болгоно тийм тогтмол контент оруулах боломжтой гэд харилцаад ийм аффилиатээр мөнгө олж болдгоо. За тэгээд энийг тайлбарлсан бичлэгээ одоо оруулъя. За тэгэхээр та нар маань яаж affiliate болох вэ гэхээр миний бичлэгний тайлбар хэсэгт байгаа affiliate link гэдэг дээр дарж орно. Тэгэхээр энэ цонх руу үсэрч гарч ирэх бөгөөд эхний байдлаар та нар маань
Get Now гэд хамгийн ихний 2000 тенге буюу 16,000 төгрөгийг бонус болгон авах боломжтой байгаа. За тэгээд Get Started гэдэг дээр дарахаар энэ цонх гарч ирэх бөгөөд Google дээр дараад өөрийнхөө Google нэр болон нууц үгээ оруулахаар бид нар дараагийн цонх руу гарч ирнэ. Өөрөөр хэлбэл та ингээд хамгийн ихний байдлаар бүртгэгдсэн энэ цонхт нэгнэ гэсэн үг. Affiliate-ээс 3 төрлөөр цалинжин нэг нь гэвэл та хүмүүс $100 хөнгөлөлт санал болгоо тэрийг чи идэвхжүүлсэн хүмүүс байх юм бол тэдний захиалгаас хувь аавна, эсвэл таны линкээр дарж ороо шинээр Temu аппликейшнийг татсан байх юм бол хувь аавна, эсвэл бас дээрээс нь хяналттай зүйл санал болгох юм бол хувь авч байгаа шүү. Тэгээ ерөнхийдөө энэ 3 аргаар цалинждаг байгаа. За тэгээд хэдүүлээ яаж өөрсдийнхөө сошиал хаягийг холбох вэ гэхээр тэр инфлюенсер гэдэг хэсэг дээр дарж орно. Тэгэхээр инфлюенсерийн оролцох боломжтой уралдаанууд энд харагдаж байна. Өөрөөр хэлбэл улиралтай холбогдуулан эдгээр шин уралдаанууд гарч ирдэг. Тэгээд та нар маань арын join гэдэг дээр нь дарж ороод уралдаанд нэгдэх боломжтой. За одоо authorize to unlock гэд энэ дээр дарангуудаа та нар маань TikTok юм уу, YouTube юм уу, Instagram хуудасуудаа холбох боломжтой. Тэгээд холбох гэдэг дээр нь дараал хэдүүлээ өөрсдийнхөө Instagram юм уу, та сошиал хаягаа холбоод оруулчихна гэсэн үг байгаа шүү. За ингээд нэгэнд та affiliate болсон бол одоо хэдүүлээ ер нь Temu-гийн affiliate-ээр би хэдэн төгрөг болоод байна, яагаад байна, ийгээд байна гэдгээ хянах самбараа яаж орох вэ гэхээр Temu application руугаа ороод энэ хайх хэсэгт нь хэдүүлээ affiliate гэд бичнэ. Одоо яг ингэж бичнэ гэсэн үг. Тэгээд хайх хэсэг дээр дарахаар бид нар энэ цонх маань шууд энэ affiliate influencer гэдэг зэс рүү үсрээд ороод ирнэ. За тэгэхээр энэ affiliate-ийн хэсэг маань үндсэн 4 хэсэгтэй байх нэ. За хамгийн эхлээд бол энэ яг affiliate буюу би линкээрээ дамжуулаад хэдэн төгрөг олсон тэр хэсэг маань гарч иж гин гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг одоогийн байдлаар бол би нийт 60,000 тенге олчихсан байгаа бөгөөд хамгийн ихэлж орсон 9,500 бол аль хэдийн шилжүүлээд авчихсан. Энэний өмнө бас би 17,000-ыг авсан. Тэрийгээ бас шилжүүлээд авсан. Ер нь би ойрхон юм захиалдаг учраас миний дансанд яг шилжүүлэх боломжтойгоор орсон тэр үнийн дүнгүүдээ тэр дорн шилжүүлээд авчдаг байгаа шүү. За тэгээд энэ хэсэгт бол та линкээрээ дамжуулаад яаж ямар мөнгө олох боломжтой гэх тэр хэсгүүдийг харуулж өгч байна. Өөрөөр хэлбэл би яг бүтэн хүмүүс $100 үнийн дүнтэй хямдралыг санал болгох линк авъя гэх юм бол ерөөсөө эднэрээс нэгийг нь копи хийгээл авчихад боломжтой байдаг. Тэгээд цаанаас нугасаа линкийг ингээ шеэр хийхэд бүх текстийг нь бичээд өгсөн байдаг учраас. За нэгэнт ингээд линкийн текстүүдийг нь бэлдээд өгсөн байдаг учраас давхар би ингээд юу гэж бичнэ, яаж бичнэ гэх мэтлэнгээр одоо бичих текстэндээ санаа зовох ерөөсөө шаардлагагүй байдаг байгаа. За юу тааж ингээд энэ хэсэг маань болж байгаа. За миний affiliate link айгүй дайггүй боломжийг яваад исэн учраас надад энэ инфлюенсерийн хэсэг гарч ирсэн. За энэ инфлюенсер гэдэг бол одоо би цаашаад бичлэгэн дээрээ дурдна харж байгаачлан би инфлюенсерийн хэсгээс бол 17,000-ыг данс руугаа хийгээд авсан байна. За тэгээд энэ инфлюенсерийн хэсгээсээ бол надад одоо 51,000 тенге буюу одоо энэ тенгэгээ дунджаар нэг $7.5 юм уу 8-аар үржүүлэхээр Монгол төгрөг үнийн дүн гарч ирдэг. За тэгээд таны ямар байгаагаас хамаарат доор нь ингээд тухайн улиралт холбоотой юм одоо юу гэдэмдээ уралдаанууд гарч ирдэг. Өөрөөр хэлбэл одоо өмнө нь Валентины уралдаан байсан бол яг одоо надад одоо хин нэгнийг affiliate болж ураарэ гэд тэрнтэй холбоотой ийм уралдаан зарлагдсан байна. Тэгээд орохыг хүсэх юм бол энэ дээрээ join дараад орчиж болдог байгаа. За тэгээд энэ join хийсэн газраас одоо хідэн пост оруулсан, яасан хийсэн, хідэн төгрөг хоцсон гэх мэтлэнгээр одоо тэрнтэй холбоотой үнийн дүнгууд нь бодогдоод явдаг. Тэгээд мэдээж хэрэг YouTube, Instagram, TikTok гэдэг 3 платформын маань оруулах контентын хугацаа, тайлбарт нь юу гэж бичих, хэдэн минут байх гэдгийг тус бүрдэн тусдаа заагаад өгсөн байдаг шүү. Тийм учраас та нар маань яг TikTok олбсон юм уу, Instagram олбсон юм уу, эсвэл YouTube олбсон юм уу гэснээс шалтгаалаад өөр үнийн дүн өөр шаардлагууд тавигдана гэдгийг маш сайн анхаараарай. За тэгээд дараагийн хэсэг бол надад invite affiliate гэдэг ийм хэсэг бас шинээр нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл би хин нэгнийг бас ингээд affiliate борлохыг урьсан байх юм бол тэр нь надад ингээ мөнгө болоод ордог байгаа. Гэхдээ тэр хүний бүх мөнгө надад ингэж мөнгө болж ордог гэвэл үгүй. Зөвхөн одоо тэр affiliate-ийн шаардлагыг хангасан тэр хүмүүсийн дагагчдын тооноос хамаарат надад ингээд үнийн дүнгууд нь бодогдоод ордог байгаа. Тэгээд энэ тодорхой 60 хоногийн хугацаанд эдгээр хүмүүс нь одоо миний дор affiliate болж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгээд эдгээр хүмүүсийн бас ингээд нэг
олсон мөнгнөөс нь бас надад тодорхой хэмжээгээр орж ирэх юм шиг байлаа. Гэхдээ яг одоогийн байдлаар бол би тэр чиглэлээр ямар ч орлого олоогүй байна. За тэгээ би зөвхөн одоо энэ аффилиатээсээ бол 93 мянган тэнгээг одоогийн байдлаар ингээд олцсон байгаа юм байна. Тэгээд энийг хэдүүлээ 8-аар үржүүлнэ гэсэн үг. Тэгэл Монгол мөнгөөр бол нэг 700 мянган төгрөгийг олсон байна. За хамгийн эхлээд бол би эхэлж орсон 8 мянган тэнгээг бол өөрлөгөө ингээд шилжүүлээд авчихсан байгаа. Дараагийн хэсэг бол энэ hot items гэдэг ийм хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл би ийм өөрийн гэсэн одоо яг Amazon-ы store гэдэг шиг өөрийн гэсэн ийм store таахгүй юу? Өөрөөр хэлбэл би одоо захиалсан бүх бараануудаа энэ дээр өөрийн дэлгүүр дээрээ хадгалаад пин болгоод авсан гэсэн үг. Тэгэхээр би зөвхөн энэ линкээ шеэр хийхэд яах вэ гэхээр одоо миний энэ линкээр орсон хүмүүст миний сонгосон эдгээр бараанууд шууд харагдана. Шууд одоо тэр хүмүүс хайх ямар нэгэн шаардлага ерөөсөө байхгүй гэсэн үг байхгүй юу? Одоо энэ жишээ нь би охиндоо өнгөрсөн жил авч өгсөн одоо юу гэдэг хүүхдийн баярын даашинз гэх юм уу? Энэ хүртэл бүр айгүй гоё ирсэн төхөө ёо. Үнэхээр хүүхдтэй хүмүүст бол нэр плажиг амьлуулдаг гэдгийг та нар бол нэр үнэхээр ойлгож байгаа ах гэдэг сэтгэлтэй. За ямар тааж гэсэн та нар маань тэгээ буцаад ингээд зөвхөн Тэмүр рүүгээ орё гэдэг юм бол одоо энэ буцах суман дээр дараад ухраад ингээд бид нар Тэмүр рүүгээ ороод ирэх боломжтой байдгаа. За ер нь бол нэг Тэмүгийн аффилиатийн цонх бол нэг иймэрхүү байдлаар харагддаг. Тэгээд та нар маань юу тааж гэсэн аффилиат хийгээд үзээрэй. За ингээ бичлэгээ дуустал нүцэн та нартаа маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Ойрхон бичлэг оруулаад явж байгаа. Явах болно. Тэгээд subscribe дараагүй хүмүүс зөндөө байгаа учраас subscribe дараарай. Come and fly away with me. Come and fly away with me.